За бүгдээ хамтдаа өнөөдрийн чимээгүй цаг эхлүүлье. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв Библи судлал ба зуршил гэсэн сэдэв байна. За хамтдаа залбираад эхлэе. Эзэн минь бид өнөөдөр таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд аава та өнөөдөр өөрийнхөө үгээр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Мэдсэн ч мдэггүй бидний амьдрал зуршил дээр тулгуурладаг. Бид юу иддэг, стресст хэрхэн ханддаг, сэрүүлгээ хойшлуулсан эсхээс үл хамааран энэ бүхэн бидний амьдралдаа нэвтрүүлсэн зуршлуудаас шалтгаалдаг. Зохиолч Чарлз бидний өдөр бүр хийдэг бүх зүйлийн 45 орчим хувь нь зуршил байдаг гэж бичжээ. Хэрэв та сайн зуршилтай бол энэ нь танд урам зориг өгөх болно. Бурхны үгийг тогтмол унших нь хичнээн чухал болохыг ойлгуулахыг хүссэн учраас би үүнийг хэлж байна. Бичээсээс бидний хардаг итгэлийн бааtruуд яагаад тийм үр дүнтэй байсан бэ? Учир нь Бурхантай өнгөрүүлэх цаг болон түүний үгэн дотор байх цаг хугацаа нь тэдний өдөр тутмын амьдралын юугаарч сольшгүй нэг хэсэг байсан юм. Давид хаан хийсэн бүх алдаагаа үл харгалзан Бурхны үг рүү байнга эргэн ирж энэ үгийн дагуу амьдралаа өөрчилж үүний улмаас Израилийн түүхэнд нөлөөлсөн. Паул бичээсийн дагуу амьдарч бичээсээр амьсгалсан хүсэл тэмүүлэлтэй фарисей хүн болон өсжээ. Есүс түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөний дараа тэрээр Бурхны үгэнд цоо шин итгэлээр хандаж үүний ачаар амьдралынхаа зорилгыг биелүүлсэн. Хэрэв өдөр тутмын Библийн дадал зуршилтай хүний шалгуур тэнцэх хэн нэгнийг олъё гэвэл тэр нь Есүс л байх болно. Түүнчлэн Есүс чимээгүй газар руу уншиж залбирахаар сэмхэн явдаг болохыг бид дахин хардаг. Тэнгэрлэг нэгэнтэй уулзснаар хүн төрлөختний хэрэгцээ ямар гүн гүнзгий тэжээгддгийг тэр хин хинээс илүү сайн ойлгосон байсан. Библийг тууштай уншихад хэцүү байна уу? Тийм бол Библийг нээлттэй орхиж унтлахын өрөө эсвэл галтгооны өрөө үүдний ойролцоо байрлуулаарай. Ингэснээр та жирийн өдөр тутмын амьдралаа хийнгээ хажуугаар нь өнгөрөхдөө дор хаяж нэг ишлэл унших боломжтой. Библийн баттай зуршлыг бий болгох зорилго нь үүнийг энгийн болон харагдахуйц болгоход оршно гэсэн байна. За үргэлжлүүлээ Библийн ишлэл хамтдаа уншицгаая. Дуулал 119:44. Ингэх аваас хуулийг тань үргэлж мөнхийн мөнхөд би сахинаа гэсэн байна. За Еврэ 5:14. Харин бор хоолнд төлөвшсөн хүмүүс зориулагддаг. Учир нь тэдний сэрхүй сайн мууг ялгахад дасгалжсан байдаг. Луг 5:16. Харин тэр эзгүй зилүүд газар руу дайжин явж залбирдаг байлаа гэсэн байна. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзний үгнээс өдөр бүр суралцгаая. Тэгээ та бүхнийг Бурхан ивэх болтугай.